Сайн байцгаана уу? Энд маань. За тэгэхээр Еврей номын 9:22-ыг уншиж байгаа. Хуулийн дагуу бараг бүх юм цусаар цэвэршүүлэгддэг. Бөгөөд цус урсгахгүйгээр ямар ч уучлал байхгүй ажээ. Тэгэхээр хуулийн дагуу угаасаа бүх юм яадаг байна. Цусаар цэвэршүүлэгддэг байна. Хуучин гэрээнд дандаа цусаар тахил өргөдөг байсан, цусаар цэвэрлүүлэгддэг байсан. Дээгүр өнгөрөх баяраар ч гэсэн яг тэр алах одоо хамгийн уугныг алах үед бас цусаар тэмдэг тавьж дутааж исэн тухай хүртэл гардаг байна. Тэгэхээр энд юу гэж хэлсэн бэ гэхээр цус урсгахгүйгээр ямар ч уучлал байхгүй ажээ гэж. Гим нүглийн уучлал зөвхөн цус урсгах дээр л байдаг байна. Тэгэхээр Христийн цусыг урсгаж ээж гим зэмгүй хүүгийнхаа цусыг урсгаж ээж тэгээд уучлал гарах нэ дээ. Тэгэхээр бурхан өөрийнхөө хуулиас зүрдэггүй. За одоо та нарыг уучлчээ. Би заавал Иесусыг одоо атгах шаардлага байхгүй. Хайрын хүүгийнхаа цусыг урсгахгүй яах юм бэ гэж хэлэхгүй байна л дээ. Иесус хэлэхдээ Иохан 6-гийн 53-аас 54 дээр Иесус тэдэнд үнээр би танарт хэлье. Тэгэхээр та нар хүний хүүгийн махыг идэхгүй, цусыг нь уухгүй бол та нарын дотор ам байхгүй. Миний махыг идэж цусыг уусан хүн мөнх амьтаа бөгөөд би түүнийг эцсийн өдөрт амьдлуулнаа гэж. Тэгэхээр хурганы цусны талаар болон шинэ гэрээ хуучин гэрээ дээр гардаг цусны талаар хүмүүс багтаа мэдгүй мэдсэн ч зүгээр л одоо хурганы цусыг цацаж байна гэж залбирна. Тэр залбирал үнэхээр хүчтэй залбир шүү тийм. Гэтэ тухайн ойлголтыг мэдэхгүй итгэл үнэмшил нь ямар зүйл хийдгийг мэдэхгүй тохиолдолд тэр нь сайн ажиллахдаа маш ховорхон ялангуяа залбирал дээр ч гэсэндээ яг зориулж яаж хийж байгаа цус юу хийдгийг сайн мэдэх бол маш чухал. Тийм болохоор та бүхэнд би цусны талаар уншаасаа гэж хүсэж байна. Тэр үнэхээр цусны нууцуд бол үнэхээр чухал нууцуудын нэг байдаг. Энийг ойлгохгүй мэдхгүйгээсээ болоод би бол ямар ч байсан маш их алдаж байсан. Маш хожуу мэдсэн. Би бараг хамгийн сүүлд мэдсэн баг шүү. Олон зүйлийг судалж мэдсэн мөртлөө би цусны талаар за яхах бол угаасаа ойлгомжтой штэ гэдэл би бараг мэдэн штэ гэдэл тэгж ойлгож бодож байсан. Бараг л ABC үсэх шиг мэддэг гэж бараг бодож байсан. Харамсалтай нь унших үед мэдэх үед маш их ойлгохгүй мэдэх байсан бөгөөд яаж хэрэглэдгээч мэдэхгүй, яаж уудгаач мэдэхгүй, ер нь эзний цохыг зөв барьдгаач мэдэхгүй байсан баг. Яг зөв барих үед маш их өвчин эдгэрж исэн байгаа. Яг зөв бариад залбирах үед чөлөөлтүүд ч гэсэн амжилттай болдог байгаа. Яг зөв барих үед яг цусны тухай мэдлэгтэй болоод хужигдсан байх үед бусад сумж хүрч чадахгүй, нэвтэрч чадахгүй болдог баг. Тэгэхээр 1-р Иохан 1:7 харин тэр өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал бид бие биетэйгээ нөхөрлөж түүний хөв Есүсийн цус бидний бүх нүглээс цэвэрлдэг ажээ. Тэгэхээр юу гэсэн бэ? Тэр өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал. Тэр бид гэрлийн дотор явах нь л дээ. Зүгээр суухгүй, зүгээр зогсохгүй явна. Гэрлийн дотор, Есүсийн дотор гэсэн үг шүү дээ. Бид бие биетэйгээ яасан байна? Нөхөрлөж түүний хүү Есүс энэ цус бидний бүх нүглээс цэвэрлдэг. Тэр Есүсийн цус бүх нүглээс цэвэрлдэг байна. Тэр их хүмүүс нүгэлдээ баригдсан байдаг. Шинэ нүглээс цэвэрлэгдсэн гэж тагтлагоонд хүлээн авсан мөртлөө магадгүй ойлголт авсан мөртлөө бүх эд эсэнд нь шингээгүй Христийн цус миний эд эс болгоныг угаад цэвэрсэн гэдгийг ойлгоогүйсээ болоод нөгөө хуучин гим нүглээ хийсээр нөгөө хуучин ойлголтын дотроо байсаар байдаг. Нөгөө хуучин ойлголтын дотроо шүү. Тэр энэ бүх Христийн цусаар цэвэрлэх эрх мэдлийг бас биднэрт яасан бэлээ? Өгөгдсөн байж байгаа. Христээр бид гим зэмгүй гэдгээ ойлгох явдал түүний цусаар цэвэрлэгддэг гэдгээ ойлгох явдал чухал. Тэр бүх нүглээс цэвэрлдэг гэж байгаа. Цус өөрөө биднийг цэвэрлэнэ. Цус ингээд сайн унших юм бол цус хашгирдаг, цус ярддаг энэ төр гэж хуучин өдрөөр гардаг л да. Цус нь амьтай гэдгийг ойлгох явдал чухал. Цус нь ам байхгүй. Цус нь та нар ийм байгаа гэр дээр та нарын төлөө тэмдэг болно гэж байгаа. Цус нь бас тэмдэг байна.
Тэгээ би Египтийн газар зохих үед цусыг хараад та нарын дээгүүр өнгөрөх учир сүрлээ ямар ч гамшиг та нарт буухгүй гэж хэлж байгаа. Тэгээ цус нь бол ам имаа гэж зөндөө олон гардаг баг. Тийм учраас нөгөө цустай ам халзаад идэхгүй шүү энэ гэд хуучин гэрээ тэгж ихэрдэг гэсэн бохоо. Цус бол ам шүү дээ гэж. Тэр цус бол ам байгаа, амтай зүйл баг. Тэр цус өөрөө ярьдаг баг. Газраас би ярьлаа гэж ярьдаг. Чиний цус хашгирч байна гэдэг. Тэгэхээр ялангуяа чөлөөлт хийж байгаа үед одоо юу гэдгийг зарим зайн тулаан болсон газар хүмүүсийн цус үнэхээр газраас орилж ярилж харчиж заримдаа би үнэхээр сонсож чадахгүй явж чадахгүй тийм газрууд бас байдаг баг. Ялангуяа Солонгос тийм газрууд их байдаг. Эсвэл тухайн газар хүн өсөж өгсөн ч юм уу дайм болж халуулсан газар. Тийм учраас гадны нутгийг цэвэрлж залбирах явдал маш чухал. Тэгэхээр үнэхээр эзний цустай холбоотой маш олон одоо цусаас зөндөө олон юм хийдэг гэдгийг цус зөнд өөрөө амьд гэдгийг ойлгох бол маш чухал. Тэгэхээр үнэхээр эзэн та бинийг цусаараа цэвэрлсэн гэдгээс ойлгороо Бурхан дотор ямар их хаарлагдсан, чөлөөлөгдсөн, Бурхан та Христийн цусны үнцэнтэй гэдгээс ойлгороо тэр цусны үнцнийг ойлгож иж та өөрийнхөө үнцнийг мэдэх болно. Та өөрийгөө Бурханы нүдээр харж хайрлах болно. Тэр Есүсийн цусыг битгий үнгүүдүүлээрэй гэж та бүхэнд хэлмээр байна.